Миний худалдаж авсан нөхөр сүүлийн part. Зөөгч надад дарс авчирч өгөв. Бүр 2 шилийг. Грей нэг шилийг нь авч аяганд цутгах гэсэн боловч би Грейн гараас дарсыг нь булан авч өвнө байсан шилэн аяганд хийхдээ бүхэл пал хэлгэн асгаж давшинс нэрээ хүртэл цутгахчаа. Тэгээд нөгөө дүүрэн аяг дарстай аягаа авч газар унгалаа. Шил хагарах чанга дуутай нийлүүлэн би чангаар инээж эхлэв. Грей бүр амаа ангачсан зогсож харагдана. Инээ бүр чангаар хөхрөн инээ гэж би Грейд тулхан хэлв. Бидний айр сууж байсан хүмүүс хэн тэр бүдүүлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн харсаар байлаа. Яг л миний үснээр. Би үсээ задлан сэгсэлгэж бүр сүлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чадлаараа инээж Гэри минь гэснэ энэ маань хангалттай санагдсангүй. Сандлаасаа босч Грейн өвөр дээр нь сууж тэврэн өсөж буй мэтэр нүүрэн дээр нь наалаа. Ингэхдээ хажууд нь байсан хиймэл хааныг түлхэн унгав. Бүхэл бүтэн танхим тэр чигээрээ эргэн харахад ичж буй царай гархан босох тэр агшинд энэрхтэй нүур тулчав. Би түүний над руу харж байсан нүдийг хизээж мартахгүй. Бид хоёр чимээгүй байлаа. Ирэн гэж тэр итгэж ядан шивнэж байв. Би айжчж байгаа хүний дүрийг гаргах гэж хичээж байснаа толгоогоо өргөн тоохоогүй царай гаргаж. Тэгээд гэж хэллээ. Энэрийг хоошоо ухрав. Тэгээд чичирсэн тэр нүдэрээ итгэхгүй байгаа л та. Хэсэг над руу харж байснаа. Би чамд саад болохгүй гэж хэлээд Клэр рүү яваад өгөв. Өөр газар руу явъя Клэр гэж тэр Клэрт хэлж байна. Клэрч басч тэр хоёр гараад явчихав. Би тэр хоёрыг шилэн хаалгаар магтахгүй болтолн дагуулan харж билээ. Тэгээд л бүх юм дууссан. Би тэднийг явсны дараа сар тайван болж билээ. Би Грей руу ирэхэд тэр миний унагсан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд Стейфорд бити өөрөө зэмлэлтэй. Энд дээр байсан биз гэж хэлсэн. Ийм ээ. Грей ингэсэн ч дээр байсан юм гэж би чимээгүй хэн хэлсэн. Би хоёр босож ширээндээ суун чимээгүй ихнэр хоолоо идэж дуусглаа. Миний бүх ухаан санаа тогтвон тайван. Би нэмсэглэн ярьж хажуугаар нь зөөлгөн сэтгэнэж байсан тул Грей нөгөө ичвтер явдлын тухай нэг их санаа зовж байгаа янзгүй сум. 10 цаг 30 минутын үед би түүнийг гэрт маань өргөж өгөхийг хүслээ. Тэр ингэж түргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нэлт боловч юм хэлсэнгөө ээлдгээр машиндаа суулган намайг гэрт маань хүргэж ирлээ. Хоёулаа удахгүй дахиж уулзна бицтэй гэж гэрийн үүдэнд ирчгээд гарыг маань атхан асууж байв. Тэгэлгүй яах вэ? Тун удахгүй. Ойрхон уулзах болно гэж намайг харуулгаад баяр хөөрөөр дүүрч яваадгүй. Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч утсан юм бөөмэд. Ямар ч байсан би хөдөлгөхгүй удаан зогсов. Бүх юм нэгэн таарт гоцорчээ. Би Генригийн ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хідэн цаасыг авч ширээн дээр өрөөний голд тавьсан байсан сандлыг унд нь тавив. Үүдэн дээрх дэрнүүдийг засч дараа нь Генригийн ширээн дээрх зураг төсөл гих мэт зүйлсийг янзлав.
Түүний шугам гортог бутад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бүгдийг ин ширээн дээр нь тавиад 100-нд галаасаалаа. Ингиж хамгийн сүүлчийн удаа гэртээ ихнэр шиг байлаа би. Бүх юмыг янзалж дуусаад би галын дэргэд очиж газар сов. Дуухны хажууд байдаг генерийн түшлэгтэй сандал. Хөлөө тавьдаг дэрийг нь баахан харж суулаа. Сандал дээр нь сууж зүрхлээгөө учраас хөлнийхэн дэрэн дээр толгоогоо тавьж харанхуйг бүдэг улаан гэрлээрээ чимээгүйг дуугаараа үргэх галыг ширтэн хэвтэв. Байн тэр дэрийг үнсэж байснаа санаж байна. Үүдний өрөөнд түлхүүр шажигнах дуу гарахад би хурдхан босч үүдний өрөө рүү очив. Генри цонхиж хот зогсож байна. Над руу харсан ч үгүй. Хувцаа тайлж үлгүүрт үлгөөд хажуугаар минь зөрөн ижлийнхаа өрөө рүү явлаа. Ич таглаа. Бид өрөөнд орсны дараагаар чимээгүйхэн удаан зогссны эцэст тэр битэн хөшүүнээр надад ямар нэг юм тайлбарлах уу? Надад тайлбарлаад ах юм байхгүй. Чи бүгдийг нь харсан. Тийм ээ. Би харсан. Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу харан зэн ядалт готом шиг дөрөн нэмсгэлээд ихтэй эн чин сайн хэрэг гэж хэлв. Намайг юу ч хэлэхгүй байгаад тэр улам улангасч чи яаж ингэж чадваа гэж өмг чангаараа хашгирав. Би чимээгүй л байлаа. Юм шиг имийг би 4 жилийн турш ихнэрээ гэж дууджээ. Чи намайг бүр алзууруулах нь ийм юм байж хэрэгч болохгүй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагүй шүү дээ. Чи ийм юм хийж чадахгүй. Би юу ч хэлсэнгүй. Тэр гараас минь зууран авч намайг газар руу түлхээд чи навш минь яриач илээч хариулаадах надад яагаад чи ингэж байгаа юм бэ? Би түүний нүдрүүн харж байгаад хамгийн гашуун худлыг түндээ хэллээ. Би чамайг гомдоохыг үнэхээр хүсээгүй учраас энэ хараа удаан ууж явсан. Би удаан хичээсэн боловч үнэхээр тисч чадаагүй гэж би хэлсэн юм. Тэр намайг юуны тухай ярьж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг минь тавьж хошоогоо ухрав. Знэ инэ. Тэгвэл би чамайг баярлуулах уу ирэнэ? Би чамд огтос ч хайргүй штэ. Чамайг ийм юм хийсэнд гомдохчгүй. Би өөр эмэгтэй тайртай. Би үнэндээ маш их баярлаж байна. Би ч тэр хэллээ. Чи баярлаж байна уу Генри? Үнэхээр их баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чинь би хэлж байна л да. Гүйтэй Генри. Би сэтгэл дундуур биш байна. Юм зүгээр. Нэр нөө. Газар хөвтөд байлгүй босч үзтээ гэж хэлээд тэр дахиад өрөөг тойрч ихэж эхэлснэ. Над руу битгий хар. Чи над руу харахч ирэх байхгүй шүү. Би хориглож байна. Чашаар. Би толгоогоо унжуулж би харахгүй Генри гэж хэлв. Үгүй. Чи харах болно. Чи өөрийгөө харах болно гэж Генри намайг чангаараа хашгираад гараас минь татна намайг том шилэн хаалгатай тавиурын өмнө аваач. Даашин за хартаа чи хар улаан өнгөтэй дарс мөнгөлөг даашин зэг минь өрхөн урсчээ. Чи тэрэнд хайртай болсон. Чи түүнтэй явсан.
Одоо яа гэхв? Гэтэл энэ дарс, энэ үнсэлтүүд тэр олон нийтийн газар бие авч байгаа байдал би юу ч хэлсэнгүй. Миний төлөвлөгөө үтэмжтэй болжээ. Генри ч хэсэг дуугаас усны эцэс 50 боловч хүйтэн өнгөөр. Чи одоо бит хоёрын хоорондоо юу ч байхгүй гэдгийг ойлгож ав. Угаасаа тийм юм хизээч болоогүй байсан нь дээр байсан юм. Чич би чиний нөхөр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалагддаг юм бүхнийг чи надад буцааж өг. Гэсэн үү? гэж хэлв. Би одоо өгнө Генри. Би дэше өрөөрөө явж бүх зүйлсийг авчрав. Түүний зурагнууд, түүний бэлэгнүүд, эдэн захиа гэдэл миний түүнээс авсан бүх юмс. Тэр миний авчирч өгсөн бүх юмсыг аваад буруучдчих. Би энийг авч үлдэж болох уу гэж би түүний хамгийн сайхан нэгэн зургийг гартаа барин асуулаа. Гараа минь чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад газар авчиж болоод. Би түүнийг нь газраас авч илгэндээ тэрв. Тэгээд хоёулаа аль болох хурдан гэр бүлээ цуцлуулах хэрэгтэй гэж Генри хэлээд галын хажуудах сандал дээрээ сунгаа. Намайг ганцаараа минь орхиодох гэж хэлв. Би буцаж хаалга руу явж байгаад гинэд зогссон. Түүн рүүгээ харсан. Тэгээд түүндээ бодож явснаа хэлсэн. Штэ. Намайг уучлаарай Генри. Хэрвээ чи чадвал тэгээд намайг мартаарай. Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгүй. Баярын тухай бодож баяртай байгаарай. Миний тухай биш. Түүний тухай бодоорой. Тэгснэн дээр. Тэр над руу эргэн харж чи уг нь ийм л сайн байсан шүү дээ өмнө нь. Би тийм байсан. Одоо гэхдээ би тийм биш. Бүх юм өөрчлөгддөг шүү дээ Генри. Бүх юмд төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхан, амьдрах агуу юм. Чи минь харин жаргалтай байсан юу Генри? Ирэнэ, надад яагаад өөрчлөгдсөн нөө хэлээч гэж намуухан хэлхийг нь сонсох надад амар байгаагүй. Миний нэр зэн ганц өгүүлбэр намайг гацааж өргөв. Ихтэй зөвхөн нэг л хор. Би чадаагүй юм аа. Чадаагүй юм Генри гэж би намуухнаар хэлээд дэшээ өрөөрөө гарсан. Өрөөндөө орохдоо би уруулаа хэтэрхий чангацснаас болж аманд минь цус амтагдаж байлаа. Энд чинь юу ч биш. Энд чинь юу ч биш ирэнэ гэж би өөртөө энд дахин хэлж байлаа. Яагаад ч юм бэ би ярах хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд тэр ямиг зүгээр л живүүлж чадах юм шиг надад санагдаж байв. Ирэн, энэ чинь юу ч биш. Дахиад ганц хоромт исчих. Энэ бүгд дуусна. Энэ чинь юу ч биш гэж би өөртөө тавтан хэлж байлаа. Би өөрийгөө сохорчхоогүй гэж мэдэж байсан ч гэсэн нүд минь юу ч харахгүй байлаа. Чих маань юу ч сонсоогүй. Эцэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сосож эхлэнгүүтээ би өөрийгөө дахиад нэг хором гэж дахин давтаж байгаагаа сонссон юм. Гавт маань байсан Генригийн зураг газар оноо. Би түүнийг харлаа. Тэгэхэд л би жоохон яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томруунаар харсан юм. Энэ бүхэн нэг хормоос ч хурдан хугацаанд болж өнгөрсөн юм. Яг л сахилгаан захиад өнгөрөх шиг.
Боолот чинь халуун төмөр тэгэлсэн мэд болчиход болсонгүй. Би хамаг чангаараа шарав. Одоо бодохноо би тэгэхэд зүгээр л нэг ашиглаагүй юм. Гарсан тэр дуу хүний дуу биш. Ирхцэн амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг. Энэ мөчөд Генри дэш хам хүр тараагүй жирэн хаалга төвшөж. Яасан? Юу болов? Би ч хамаг байдгаараа шарав. Зүгээрээ би хулгана хараад гэж аль болох тайван дуугаар хэллээ. Би хөдөлгөөг оролцсон ч газар хөлийн мантаар эргэлдээд болсонгүй. Башагаа л унаад байсан. Өрөөг минь хурднаар эргэлдэх хар утаа бүргэсэн мэт. Би унлаа. Ичнээн хугацаа өнгөрсөн юм бөө мэт. Нүдэ нэхэд маань би газар хөвтөж байлаа. Өрөө хав харанхуй бас нэлээд чихүүн байгаач. Цон хонгорхой өшгөн салхинд зөөлөн тэрүүлж хөдөл. Би чинь ухаан алдчихсан байжээ гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босхийг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж би өөрийн ирэхгүй дахин газар унлаа. Тэгээд би газар хөвтөж байгаа үнийхээ зургийг харлаа. Биеэр маань цахилгаангүйгээд өнгөрсөн. Би зургийг авч түшлэхдээ сандал дээр тавиад өөртөөгөө ярьж эхлэв. Удаа харин дуу маань хүний дуу шиг намуухан сул доройч гэмээр болжээ. Генри, миний Генри. Энэ чинь юу ч биш шүү дээ. Энэ бүгд худлаа тийм ээ Генри. Энэ магадгүй зүгээр л зүуд байна. Бид хоёр удахгүй хамтдаа сэрэн тийм ээ. Тэгээд л би уйлхаа болчихно. Нүдрүү маань битгий хараараа Генри. Уйлж байгаа юм биш. Одоо нэг хүн хормын дараа энэ бүгд дуусна. Хэдий энэ зүуд ч гэсэн надад хэцүү байна шүү дээ. Гэхдээ энэ бол юу ч биш. Чи надтай хамтдаа бицтэй Генри. Чи бүгдийг мэдэж байгаа та. Чи мэднэ штэ. Би ерөн шал тэнэг байгаа үз. Тийм гэж хэлэлтэй Генри. Инээмсэглээчтэй. Намайг шоолж бүр инээ. Юу ч болоогүй байхад чинь ингэж өөрийгөө зовоож байгаа надаар дааж игнах ч хөхрөөж. Юу ч болоогүй байхад юу ч болоогүй шүү дээ. Би инээмсэглэж байгаа биз дээ. Та чи надад хайртай тийм ээ? Чи бол ганцхан миний Генри. Би жаахан ядарчээ Генри. Гэтэ би одоо амарлаа. Тэгээд энэ бүгд дуусна. Үгүй, би уйлаагүй байна. Би чамд маш их хайртай Генри. Том хүнд чимээгүйх нь нулимс хазрыг мань даган урсаж байлаа. Би уйлаагүй. Гэхдээ ямар ч зүрхрах дуу гараагүй. Юм ярьж инээмсэглэж байлаа. Нулимс маань л төсгөлгүй урсаж байсан юмдаг. Үүний дараагийн сард юу болсныг би сандаггүй юм. Генри бит хоёр гэр бүлээ цуцлуулсан. Эхнэрийн үнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичиж байна лээ. Гэр бүл цуцлалтын шийдвэр гартал би Генригийн амьдарсан ч бит хоёрын нэг их олон тааралдад байдаггүй байсан юм. Аяа нэг таралт хараа зүгээр л мэдлээд өнгөрдөг байна. Би яаж игээд амьдарч дөнгөсөө маш олон ном уншсанаа санаж байна. Маш олон ном. Одоо тэр номнуудаас нэг үгч санаанд ордоггүй. Ямар нэртэй, ямар ном байсан яст бүү мэд. Би гадуур их явдаг байлаа. Хамгийн ядуучууд амьдардаг. Хэн ч олж харахааргүй захын гудамжнуудаар адал байдаг гэсэн.
Гэхдээ би тэр үед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. Тэр үеийн юмнууд ч гэсэн бүдэг бадгал толгойд маань байдаг юм. Нэг удаа намайг нэг хүүхэд заагаад "Энд нэг эргүү явж байна" гэж хэлснийг лав сандаг юм. Би Gerald Grey-тэй ойр уулздаг байсан. Уулзаад сэтгэмэлсэн. Ил болох ойр. Би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чатгаараа хүчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болцоог санахгүй байна. Би яавч өөрийнхөө дүрийг сайн бүтээсэн байж таарна. Нэг удаа надад Grey, хадагтай Stanford, энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн хувьдастай эмэгтэй. Танаа нөхөр тань ёстой тэнэг. Би түнд ч баяртай байна л да гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бүгдийг яснаа мэдэхгүй. Ихтэй л ухаангүй байхдаа би болгосон л юм. Тэр өдрөөдөөс миний санаж байгаа ганц юм бол Генри. Би түүнийг дандаа гардаг байна. Тэр бүх цагаа Клэртэй өнгөрөөж байлаа. Нүдэнд нь аз жаргалын туяа татаж, үргэлж нэмсэглэж явдаг болсон байв. Би түүний нүүрнийх нь хувирал бүрийг уншиж чаддаг болсныхоо хувьд Генриг ямар их аз жаргалтай байгааг бодол мэдэж байлаа. Тэр сүүлийн хэдэн сарын турш түүнийг дагсан хамгийн хэцүү хар дарсан зүуднээсээ сэрээд дахиад амьдрал амсаж байгаа юм шиг л харагдсан. Урдын адил залуухан, хүчтэй, гинтээ сайхан Генри. Дэндүү үзэсгэлэнтэй чимэн. Би Клэрийг ч бас ажиглаад л байлаа. Тэр Генрид ямар ч гэсэн хайртай. Энэ бүхэн зүгээр л нэг сэтгэл юм уу? Түүний өөртөө итгэх итгэлийг нь дижээх боосон ялалт биш. Гүн гүнзгий сэтгэл байсан юм. Магадгүй түүний анхны хайрч байсан байж мэднэ. Зүгээр л нэг хоосон хүсэл тачаал биш. Ухаалаг, дээд гарлын тогтсон бүсгүй байсан. Ухаан үзэсгэлэн хоёр нь яг л адил. Хэмжээшгүй. Генри минь жарганаа. Нэг удаа тэднийг гудамжинд алхаж явхад байхнарч байсан. Орондоо ярилцаж нэмсэглэж байлаа. Клэр гоёмсог цагаан хослол өмссөн байсан юм шиг санаж байна. Юутайч тэр хоёр өчргүй жаргалтай харагдаж байж. Яманч гэр бүл саллтыг үзэж чаддаггүй байсан юм. Ихэр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бүл намайг тэ оруулахаас татгалзаж өгшөөх болсон юм. Бодомжинд хүн амьтан мэдлэхээж болсон. Найз маань гэгддэг байсан хүмүүсийн нүүр нь гутамшил, жигшил дүүрсэн, оосон инээд дүүрэн байдаг байлаа. Би нэг удаа хадагтай Брогант тааралцсан юм. Тэр намайг шинжгүй харснаа. Чи бохир амьтан. Чамайг Грейгийн мөнгөнд нь шунаж өөрийгөө худалсныг хинж мэдэхгүй гэж санаж байна уу? Айгүй байлгүй гэж хэлж байсан. Баци Тилэнс хэд хоногийн дараа гудамд тааралдаад. Онгорхон минь чи ч буруу наймаа хэлээ дээ. Би аль ч ертөнцид байсан Генри Стэнфордыг юугаарч солихгүй байсан юм гэж хэлж байж үлээ. Ингээд гэр бүлөө цуцлуулах өдөр ирэв. Би дахиад л Ирэний фильмэр боллоо. Нөхөртөө үнэнч байж чадаагүйгээс болж салсан Ирэний фильмэр. Тэгэхэд л болоо. Талхтай Генри надад өгөх мөнгөний хон тухай ярьж эхлэхэд би юу ч авахгүй гэдгээ тодорхой хэлээд ноён Грей чамаас илүү мөнгөтэй гэж хэлж байна. Gerald Grey тэр өдрийн маргааш нь Нью-Йорк явах байсан юм.
тэндээсээ Европ руу усан онгоцонд суух. Харин би хамт явах ёстой байлаа. Тэр орой ноён Барнес намайг дуудлаа. Тэр сүүлчийн 1 сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байсан юм л та. Тэгээд намайг ямиг сонсчээ. За, Ирэн минь. Би маш сони юм сонссон. Би надад тэр тухай ярих уу? Гэж тэр хоолойгоо чичрүүлэн хэлж байж билээ. Яасан гэж ноён Барнес ямар ч сонир хачин юмд байхгүй гэж би бодож байна. Би саяхан Генригээс салсан гэж би тайвнаар хариулсан. Гэхдээ энэ бүгд нэрээ чинөө буруугаас болсон гэж юу? Чи үнэхээр буруутай юм уу? Хэрвээ та үүнийг гэм буруу гэж дуудмаар байвал тэгэл дээ. Би Gerald Grey хайртай. Тэгээд тэр ноён Барнес арай нэхлээд улаан, дараа нь хөх цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссны эцэст чи нөхөртөө хайргүй юм уу гэж асуусан. Та Генри Стэнфордын тухай ярьж байна уу? Тэр одоо миний нөхөр байхаа болсон. Тэгээд ч би түнд хайргүй. Ирэн гэж хэлээд тэр цааш нь өргөжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа нэлт. Ирэн энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамааг ийм юм хийгээгүй гэдгийг чинь би хүмүүрт хэлнэ. Би чинь бурхан биш шүү дээ. Тэр буцаж ухраад саарал толгоогоо харамсгалтайгаар сэгсэрч Ирэн. Чи нөхөр шигээ хүнийг тэр тэнэг залуугаар солих ч хүн биш те. Би ч цөхөрсөн дугаар хэлж байлаа. Би тэгсэн сольсон. Чи Ирэн. Би итгэж үнэхээр чадахгүй нэ. Бити итгэлдээ. Энд хамаатай юм гэж намайг хинэггүй хэлэхэд ноён Барнес. Чин бүгдийг тэсгэ болсон бололтой. Одоо тийм бол би юу хэлэх вэ Ирэн минь? Баяртай гэж хэлээд явлаа. Би цонхоор түүний цаашаа алхаж байгаа урд урдынхаасаа хүнд ядарсан харагдах дөрвийг нь харж баяртай ноён Барнес баяртай намайг уучлаарай гэж шивнэж байлаа. Эртний хамгийн сүлд хонсон тэр шөнө би маш орондсон. Шин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгүй хандаад давхарлуугаа явсан. Маргааш аягүй бол Генрид баяртай гэж хэлж амжихгүй. Гэхдээ би түүнтэй салах ёс гүйцэтгэмээр байна. Би чимээгүй хүн унтлагын өрөөний хаалгыг нээхэд Генри тайван унтаж байлаа. Би орлоо. Үнийг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл орлоо. Тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд тогтлоо. Нүүр нь тайван бөгөөд дөлгөөхөн авхар сормоос нь хөдөлгөөнгүй. Заахан уруул нь харанхуйд цайрах нүүрэн дээр нь сэлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагдаж байв. Би түүнд хүрч зэрэглээгүй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр нь түүний толгойн хажууд тавьсан. Тэгээ би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн үнсхийг хүссэн ч Генриг сэрэхгүй тулд тэрийгэ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хүргээд Генри чи юу хийснийг маань хизээч мэдэхгүй. Мэдэх ч ёсгүй. Үз чаргалтай амьдраарай. Харин би өөртөөгөө хамт нэг л зүйлийг авч явах болно. Би Генрид хайртай байсан. Гэж хэлэх тэр эрхийг би өөртөө үлдээнэ.
намайг өхөн үхтний хайрлах тэр эрхийг би авч яв. гэж зөөлхөн шивнэсэн юм. Тэгээд би бас чүшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихүүн саарл өдөр байлаа. Битэн бороо асгаж зөөлөн салхи хөвшин саарл үлсийг ингэр тавчирсан тийм л өдөр байсан. Галт тэрэг орой 10 цаг 15 минутад явах байсан бөгөөд ноён Грей өглөө нь над руу залгаж намайг орой ирж авахыг хүссэн байлаа. Тэр аз жаргалаар бэлгэж байгаа нь хиндэж ойлгомжтой байсан юм. Би өөрөө очноо, намайг харан буудал дээр хүлээж байгаарай гэж би түнд хэлсэн. Аль хэдийн харанхуй болсон ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар ийм их цөхрөл намайг тойрно. Би Генриг хүлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгүй л байв. Тэр Клэринд очиж ирэх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. Ууган салах ёсны нэг эхийг шаардлагагүй байсан ч би үрд явахынхаа өмнө түүнийг хармаар санагдаад болохгүй байсан юм л та. Гэтэл Генри ирдэггүй. Би цонхны хажууд сууж хэдий хүйтэн байсан ч гэсэн онгойлгож годамжийг харж суулаа. Бороо цутгаж байшингуудын дээвэр ухан хүний замнууд гялалзаж харагд. Яхан өнгөрөх явган хүмүүс бүгд л нэг тийшээ учиргүй яарсан шинжтэй хөрсөн ганцаардмал чим шиг харагдаж байна. Аль хэдийн 9 цаг 30 минут болсон ч Генри гэртээ ирсэнгүй. Би цонхоо хааж жижигхэн цүнхэндээ авч явах зүйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сүртэй юм байдаггүй. Нэг даавуу хормынхаа даашинд толгойвч хоёрыг би Генригийн зураг. Ийм л хідэн зүйлтэй би тэндээс явсан юм. Цүнхээ дурамчхан хааж байтал балганд түлхүүр дуугарах чимээ. Дараа нь түүний хөлийн чимээ сонсогдов. Ирмэнд хүрээд ирчээ. Би малгай цуг хоёроо өмсөж цүнхээ авангаа. Үүдний хонглоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нээгээд лаачгүй. Санлуута. Генри намайг зарахчгүй. Гэж бодож байсан юм. Ингээд би доошоо бууж үүдний хонголд очин Генригийн ажлын өрөөний хаалгыг онгойлгож хардив. Өрөө нь хоосон байна. Би ч одоо яа гэхв гэж бодоод өөдрөө алхан алганы бариулыг атгах тэр агшинд Генригийн 50 боловч гонхтой. Ирэн надад баяртай ч гэхгүй явах гэж байгаа юм уу? Чилгэн тэр. Эргээд хартал Генри зогсож байлаа. Дэндүү их сандарснаас хам хяналтаа алдчих тутам бэ гэдэг хүн гэж утгагүй дугаар хэлв. Бид хоёр түүний ажлын өрөөнд орлоо. Зууханд нь гал асчээ. Генри гуниг гялалцсан тод хар нүдэрээ над руу ширтэж. Ирэн чи бид хоёр үрд салж байна. Магадгүй. Гэхдээ чи бид хоёр нэгнтэйгээ чирхал ховтой байсан шүү. гэж хэлв. Би дугайл толгой тохилов. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцүү байсан юм л та. Би чамд ямар нэг буруу тохихгүй. Чамайг муулгачгүй ирээ. Тэр орой зогийн газар болсон явдал бол чи өөрөө ч анзаараагүй галзуурал байсан байх. Ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгүй байна. Магадгүй тийм биз. Гэж би тэсч чадлаггүй шивнэ. Тэгтэл Генри чи биш шүү дээ.
Би чамайг үргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чинь л сэтгэл зүрхэндээ үлдээн гэж хэсэг тугай болов. Би урд нь хизээж түүнийг ийм цохирсон чимээгүй байгааг нь харж байв. Бишэл санагдлаа. Амьдрал үргэлжлэх л болно. Би өөр бүсгүйтэй, чи өөр залуутай гэрлэнэ. Тэгээд л бүх юм мартагдана гэж тэр маань үргэлжлүүлэн хэлээд гарааг минь атгана. Гэхдээ чи бид хоёр дэндүүд жаргалтай байсан биш үү гэж хэлэхдээ нүдэнд нь гинтл гэрэл тусав. Тийм ээ гэнрэ гэж би шулуухан бөгөөд нар хариулсан. Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Ирэн. Та байсан. Ихтэй тэр цаг нэгэнт өнгөрчтэй. Юутай ч би чамайг эзэж мартахгүй Ирэн. Чадахгүй. Би чамайг хэлнэ. Игэрээ гэнрэ минь заримдаа намайг санаж байгаарай. Чи жаргалтай байна үстэй Ирэн. Би чамайг жаргаасаа гэж маш их хүсэж байна. Тэгж хэлснэ гэнрэ. Би ч адилхан магадгүй чамтай байсан шигээ ийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид хоёр эргэж харж болохгүй. Үнчин урагшаа харж амьдрах ёстой. Чи намайг яахан ч гэсэн бодохгүй Ирэн. Игнэ би бодно гэнрэ. Тэрний маань нүд хой гонигаар дүрсэн байхыг би авч байлаа. Би толгоогоо өргөж гараа гэнрэгийн мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд хэмсгээр гэнрэ чи жаргах ёстой шүү. Сүчтэй ихэмсэг амьдрах учиртай. Гоник харуулслыг давж гарч чадахгүй тэрл хүмүүс гоник харуулсалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах товтой хүн. Тиймдээ чиний зөв. Бүх юм сайхнаар төгссөн шүү дээ. Энэ бүхэн чи бид хоёрын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шүү дээ. Игүүд нь би баярлаж байна. Гэж хэлээд хэсэг дуугсуулсны дараа гэнрэ. Ирэн минь баяртай. Чи бид хоёр дахиж энэ хорвоо дээрч бараг уулзахгүй бидтэй гэж хэлсэн юм. Ядаач тод санаж байна. Амьдрал гэдэг чинь богинохон шүү дээ гэнрэ гэж хэлдэг. Би маш их чичирч байна. Гэнтнэд анзаарахдаггүй тулд би ихтэй хэм мэдхүү. Чи бит хоёр 60 настай да уулзах чинь билүү гэж хурдан шиг хэлв. Гэнрэ нэмсэглээд магадгүй. Тэгээд хоёулаа энэ бүгдийг ярилцаад инээж байхгүй юу? Тийм ээ гэнрэгээд хоёулаа инээлцсэн. Тэр толгоогоо гудайлгаж гарыг минь үнсээд явдаа. Чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү Ирэн гэж доор дугаар шивнэсэн. Тэр толгоогоо өргөж нүдрөө минь хараад надад эцсийн удаа ганц ч гэсэн хэлэх юм байхгүй юу? Ихтэн би түүнийхээ нүдрөө нь харж байгаад аман сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн. Би чамайг харилсан шүү гэнрэ. Гэнрэ гарыг минь дахин үнсээд би жаргалтай байх болно. Гэхдээ хизээч тэр эмэгтэйтэй уулзраагүй байсан ч болоосоо гэж хүсэхгүй ч надад ирнэ. Амьдрал чинь хатуу шүү дээ гэж сул дуугаар шивнэлээ. Эмээ гэнрэ гэж би товчхоноор харсан. Гэнрэ намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь
бидний уралтай. Харин 2 гар маань түүний хүзөөг ороосон байна. Хизээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хинч надаас тэр хормыг булаач авч чадахгүй. Генри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад мохоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Дөөлөн салхи хүсийг нь үлээж харин тэр хөгшсөн юм шиг л зогсож байсан. Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийгээ авсан. Нүдэн анаж нулимсаа залхиад хичнээн явсан юм бүүмэд. Ямар ч гэсэн нүдэн нэхэд маань такси аль хэдийн бодол дээрэж зогссон байлаа. Би мөнгөө төлж цүнхээ аваад тэрхэр рүү явав. Gerald Gray намайг бодол дээр хүлээж байлаа. Тэр гоё юмсаг аялын хувцас өмсчээ. Бартай барьсан дуу альдам сайхан цэцгээ надад өгөхдөө гэртээ нэмсэглэлээ нүүрнээсээ арчиж чадахгүй байсан юм. Бид нэг их юм ярьсангүй галтаргиндээ суулаа. 10 цаг 15 минутын үед галт тэрэг хөдлөж эхлэв. Нухай цонхны цаагуур, буудлын байшингууд, босоо шонгууд, харахуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнгөрсөөр бид хоёр кабинда хоёулахнаа байв. Ноён Грей над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь хэлт. Би харин огт амгүй мэт суусаар байв. Ноён Грей ингээд арай гэж нэг юм хоёулахнаа үлддэг байна шүү гэж шивнээд намайг твэрхийг оролцсон боловч би түүнийг өөрөөсөө түлхэн холт болов. Байцнараа Ноён Грей бид хоёрт хангалттай цаг байна шүү дээ гэж намайг Уитнер хэлгээд Грей яасан бэ хатагтай Стефорд. Үгүй Уилмер очин бүр цохичихсан байх чинь гэж үгээ зөн асуулаа. Яагаад вэ? Зүгээр л би жаах ядраад гэж би нөгөө л хүйтэн мөнгөөр хэлв. Бүтэн 2 цаг бит хоёр чимээгүй, өлгөөнгүй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээгээвэл галтаргины дуугүй л байв. 2 цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би зүвхээ барин бослоо. Үгүй, та чи хаачих нь вэ? Гэж Ноён Грей дуун цахиртан асуухад би юу ч хэлсэнгүй бов. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грейн сууж байсан кабины онгорхой цонхон дээр ирж "За Ноён Грей, намайг нэг саятан Сан Францискод хүлээж байгаа. Би таныг зүгээр л нөхрөөсөө салгахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хүнд үг хэлээд хэрэггүй биз дээ. Эс тэгвэс бүгд таныг шоолон хөхрөх болно шүү дээ" гэж би хэллээ. Тэр бүр гацчихсан. Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд л хараад мэдчихвэ. Ихтэй жинхэнэ эр хүний зан гаргаж надад тэр бүх сэтгэл тавгуутлаа үзүүлсэнгүй. Харин энд тэгж тус болж чадсан бол би баяртай байна гэж хэлдгээр хэлж чадж байлаа. Грей яг энэ мөчөд галт тэрэг хөдлөж Грей малгайгаа аван руу даллаад лавлаа. Ингээд би тэр нэг буудал дээр ганцаараа хоцорсон. Хүнд үйлс удаахнаар хөвсөн нийл хар тэнгэр намайг бүргчээ. Миний санаж байгаагаар тэнд хуучин хашлаг унжиж норсон модод нойтон навчсал байсан шиг.
Харин тасалбар түгээх цэгийн цонхоор нь бүдэг гэрэл төмөлдөж байлаа. Надад нэг их мөнгө байсангүй. Би гэрэл сөмөлзөх цонхон дээр очиж байгаа бүх мөнгөө сарвайгаад надад нэг тасалбар өгөөч гэж хэлв. Тентхийн ажилчин нэг хялааж харчгаад аль буудлын руу вэ гэж тавчаад сухад нь би хэн ч хамаагүй гэж хэллээ. Та хэлээд хэж энэ шугамны хамгийн сүүлчийн бодол хүртэл гэж би хэлв. Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж түлхээд сонин гарцаар намайг ширтсээр хоцров. Алт тэрийг буудал дээр иж зогсоход нь би ямар ч хамаагүй нэг буудал дээр буучхандаа гэж бодсоор шоров. Би нэг цонхны хажууд суугаад гэж хөдлөөгүй. Ингээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би 24 цагаас л илүү явсан болж таарад байна. Даа мэдэхгүй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудлын дээр бууснаа санаж байна. Эрийг зогссон, бие буусан. Маш харанхуй ямар ч гэрэл үзэгдэхгүй байгааг мэдрээд ботж гал тэргэнд суух гэсэн боловч гал тэрэг нэг хөдлөөд явж байлаа. Ингээд л нойрмог ажилчин бүдэг гэрэлтэй мухлаг өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал дээр хөвтөх тохойноос өөр юмгүй нойтон тавцан дээр үлдсэнтэй. Буудлаас цааш лавшруулан харавал нарийнхан гудам бас хитэн бодон байшин харагдаж байлаа. Харавал өглөөний 3 цаг болж байна. Би сандал дээр суугаад өглөө хүлээхээр шийдэв. Бүх юм өнгөрчээ. Би хийх ёстой юмаа хийлээ. Амьдрал минь гэдэл тусчихсан. Би одоо тэр хатханд амьдардаг юм. Жижигхэн дэлгүүрт өглөө 9-өөс орой 7 хүртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд 2 өрөөг эзэгэндэг. Ихтэй тусдаа шаттай болохоор намайг хизээ яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггүй юм. Надад танил нөхөд энэ тэр гэж юм байхгүй. Би ажилдаа яг таг ханддагч хизээж ярьж байгаагүй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хүмүүс нэрийг мааж мэдэхгүй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг байсан юм. Би ерөөсөө юм боддоггүй. Члаад л гэртээ ирээд л идчихээд унтдаг. Тэгээд л болоо. Би уйлдаггүй. Заримдаа ойдог шилэн дээр өөрийгөө харахад хийж цайсан нүүрэндээ арай томдсон энэ дэлхийн хамгийн тайван чимээгүй 2 нүдийг л хардаг. Би гэртээ ч үргэлж ганцаараа байдаг. Харин Генрихийн баяртай нэмсгэлсэн зураг ирээн дээр минь өргөлж байсаар ирсэн. Зурагны хүрээн дээр ирэндээ Генри өөрт мөнх гэж бичсэн байдаг юм. Ядарсан үедээ би ширээний өмнө сөхөрч суугаад түүнийгээ удаан гихжээр. Хүмүүс цаг хугацаа бүгдийг авч оддог гэж хэлэлцдэг ч тэр хууль надад гэхдээ үнэхээр үнэн байгаагүй. Он жилүүд өчнөөрөө урсан ч би Генри Стэнфордод хэвээр л байсан юм. Одоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байна. Би түүнд аз жаргалыг нь авч үзсэн юм. Тэгээд л болоо. Намайг аваад нөхрөө хөдлөж авсан гэж ярилцдаг хүмүүс магадгүй зөв баг. Би түүнийхээ амьдралыг нь аз жаргалыг нь өөртөө байгаа бүх юмороо төлөн байж худалдаж авч өгсөн юм. Би Генрид хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч хэрэгэлцээгүйгээр хийх байсан. Бүсгүйчүүд өгтөө намайг сонсох хүмүүст би хэлээ.
Хизээч хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрлаж байгаарай. Хайраас өөр ямар нэг зориг хүсэлтэй бай. Хариндаа заавал хязгаар тавь. Хэрвээ чи чадвар шүү дээ. Харин би бол чадахгүй. Хүн хүртлийн амьдрах учиртай. Тэгээд ч би амьдрсаар л байна. Энэ амьдрал маань нэг их удахгүй болсныг би яг одоо мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байна. Би өвчтөе зовлонтой биш ч миний хүч чадал амь маань росоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөн би огтоос ч харамсдаггүй. Дараа нь юу болохоос ч айдаг. Амьдралаас хүсэх ганцхан юм надад байна. Би Генриг дахиад нэг л удаа гарч чамаа. Миний бүхэл амьдрал маань болсон тэр хүнийг би ганцхан удаа хармаар. Ганцхан удаа. Би нэгэнт хотдоо буцаж чадахгүй учраас залбираад л хүлээдэг. Би үнэхээр утга учиргүй ихээр залбирч хүсдэг. Одоо надад нэг ч их цаг үлдээгүй л дээ. Удамжаар алхаж явахдаа би зөрөн өнгөрөх бүрийн ажиглан хардаг. Өөрөө оройн гэртээ ирчгээд Генригийн зургийг харж өнөөдөр биш байна Генри минь. Магадгүй маргааш гэж хэлнэ. Би дахиад түүнтэй уулзах, түүнийг харах болов. Би өөртөө тэгнэ гэж хэлдэгч дотроо тэгэхгүй гэдгээ мэдэж байдаг. Ингээд би өөрийн түүхээ бичиж дуслаа. Мэг сэтгэлээ чангалан байж бичиж дуусгалаа. Хэрвээ Генри үүнийг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл гондор байхгүй. Тэр маань бүгдийг нь ойлгоно. Тэгээд энэ бүгдийг уншиж хаад тэр магадгүй. Үгүй тэр надтай унтах гэж ирэхгүй байх. Ийм юм хийх ёсгүй гэдгээ тэр ойлгож байна. Харин тэр годамжинд надтай зөрөөд л өнгөрөх. Намайг огт анзаарахгүй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа түүнийг 1926 он Чикаго. За гэсэн нэг юм өгүүлбэрийг уншлаа.